За одоо нэг дулаантай ганц хоёр бодлого бодъё. За ийм нэг бодлого байна. За 3 шингэн байгаа. 3 савтай шингэн байна. Том жижиг ямар ч байж магадгүй. Том жижиг нь шингэний төрөл нь ямар ч заавал адилхан шингэн ч гэж өгөөгүй. Хэмжээ нь ч гэсэн янз бүр байна. Янз бүр гэж магадгүй тийм 3 савтай шингэн байна. За тэгээд температурууд нь болохоор эхний шингэн 12 градус, энд 18 градус, 3 дахь шингэн болохоор 30 градустай байгаа шингэн юм байна. За тэгээ эхний 2 шингэнийг холиход хэрвээ холвол холц маань 16 градус болно гэж байна. Харин энэ сүүлийн 2 шингэнийг холих юм бол холц нь 24 градус болох байсан. Тэгвэл эхний болон 3 дахь шингэнийг холиход температур нь ямар болох вэ гэсэн асуулт. За тэгэхээр энэ дэр бол бид нар дулаан багтаамжийн тухай ойлголттой байх хэрэгтэй. Ямарваа бодис дулаан багтаамжтай. Дулаан багтаамж гэдэг нь болохоор тухайн бодисыг 1 градусаар халаахад зарцуулагдах энергийг хэлж байгаа. Тэгэхээр одоо жишээлбэл 12 18 2 байна шүү дээ, тийм ээ. 12 18 2 чинь хоёрын яг голд нь яг хэрвээ 1 литр ус энд 1 литр ус байсан бол тэр хоёрыг холиход температур нь 15 градус байх байсан тийм үү? Яг 12 18 2-ын голд тийм ээ. Энд 12 энд 18 градус гэх юм бол яг голд нь байгаа цэг бол 15 градус байна. Гэхдээ 16 градус байна гэдэг чинь энэ халуун биеийнхэн дулаан багтаамж араа их байсан гэсэн үг. Тэгэхээр 16 градус гэдэг чинь хаана байна вэ гэхээр яг 3-ны 1 дээр нь байгаа. Тийм ээ. Энд 1 гэх юм бол энд 2 гэсэн зайтай байгаа биз. Тэгэхээр энэ халуун биеийнхэн дулаан багтаамж 2 энэ эхнийхээс 2 дахин их гэсэн. Тэгэхээр эхний энэ биеийн дулаан багтаамж 1 гэх юм бол 2 дахь биеийн дулаан багтаамж 2 байна гэсэн. За одоо хэдүүлээ 2 3 2-ын дулаан багтаамжийг харьцуулъя. Одоо энэ 18 30 гэж байна те 24 гэдэг чинь хаана вэ гэхээр 24 гэдэг чинь 18-аас 6 зайтай 30-аас бас 6 зайтай. Тэгэхээр яг голд нь байгаа биз. Тэгэхээр энэ хоёр биеийн дулаан багтаамж адилхан. Өөрөөр хэлбэл 3 дахь биеийн дулаан багтаамж 2 байна гэсэн үг. Тэгэхээр 3 дахь биеийн дулаан багтаамж 1 дахь биеийнхээс 2 дахин их байна тийм ээ. Тэгэхээр чинь 1 дахь биеийг 1 дахь шингэний 3 дахь шингэнтэй холвол 12 32-ын 2-ыг хооронд ийм 12 градус 30 градус хоёрын хооронд 2 1 гэсэн харьцаатайгаар хуваадаг тийм температур байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр тэр температур ямар температур байна? 30 12 2-ын хоорондын зай нь 18 байна тий. Тэгэхээр тэр зайг 3-т хуваачих юм бол 6 гарна. Тэгэхээр 30-аас 6 зайд гэдэг чинь 24 градус байна гэсэн үг тий. За 24-өөс 12 хүртэл 12 зай гэхэрийг таарж байна. Тэгэхээр энд бол холц маань 24 градустай байх нэ. 1-р шингэн 3-р шингэнийг холих юм бол 24 градустай болно. За дахиад бас нэг дулаантай бодлого байна. Нэг биет 85 градусаас 75 градус хүртэл хөрөхдөө 2 минут зарцуулсан байна. Зарцуулсан бол 55 градусаас 45 градус хүртэл хөрөхдөө хэдэн минут зарцуулах вэ гэж. За тэгээд өрөөнийх нь температур бол өрөөний температур. За өрөөний температурыг T0 гэж. Өрөөний температур нь 30 градус гэж үзнэ. За тэгэхээр энэ дээр бид нар юу мэдэх хэрэгтэй гэвэл дулаан дамжуулалтын талаар ойлголтууд хэрэгтэй. Энд ямар нэг биет байна тийм үү? За T температуртай биет байна. Гадна талд нь T0 гэсэн температуртай байлаа гэж бодъё л да. Тэгвэл энэ T гэсэн температур маань гадагшаага дулаан алдна. Энэ дулаан алдалтын хурд нь болохоор энэ хоёр температурын зөрөөнд пропорционал байна. T-гээс асах нь T0 пропорционал. Тэгэхээр өөрөөр хэлбэл халуун энэ жишээлбэл 100 градус ус байлаа гэхэд 100 градусаас 99 хүртэл хөрөх хурд нь 80 градусаас 79 хүртэл
хүртэл хөрх хурднаас хурдан байна гэсэн үг тийм ээ, их байна гэсэн. Тэгэхээр тэр хурдных нь хэмжээнд болохоор яг гаднах температураас хэр зэрэг зөрүүтэйгээр халуун байна вэ гэдэгтэй яг пропорционал байна гэсэн. За тэгэхээр чинь энэ дээр яаж юм гэхээр хурд гэдэг чинь ойролцоогоор бид нар 85-аас 75 хүртэл хүрсэн гэж байна шүү дээ. Тэгэхээр дунджаар 80 градус байгаа гэж гэх юм бол энд болохоор зөрөө нь хэд байна? Эхний юм дээр болохоор зөрөө нь болохоор 50 градусын зөрөөтэй байна шүү дээ, тийм ээ. Зөрөө нь 80-аас 30 хүртэл гэхээр 50 градусын зөрөөтэй. Тэгээд энэ дээр бол 2 минут зарцуулсан байна, тийм ээ. 2 минут. Нөгөөх нь болохоор 55-аас 45 хүртэл хөрнө гэдэг чинь дунджаар 50 градус байна гэсэн үг. 50 градусаас 30 хүртэл зөрөө нь болохоор 20 градус байна. За энэ дээр болохоор хэд вэ гэдгийг нь олох гээд байгаа, тийм ээ. За тэгэхээр одоо бид нэр хугацаа нь биш хурд нь пропорционал байгаа гэдгийг санах хэрэгтэй, тийм ээ. Хугацаа нь хэрвээ тэрнээс бид нар шууд пропорц зохиогоод бодох юм бол хугацаа нь зөрөөндөө пропорционал гэхэр чинь бүр өндөр температуртай юм дулаан алдахтаа бүр удаан болж таарна гэсэн. Тэгэхээр энийг яаж бодох вэ гэхээр 50 градус за 50-ыг хурданд нь хуваана гэдэг чинь 2 минут биш, нэгийг хуваах нь 2 гэж явна гэсэн, тийм ээ, хурд нь. Нөгөөх нь болохоор 20 хуваах нь нэгийг хуваах нь тэм маягтайгаар. За тэгэхээр эндээс бол нэгийг хуваах нь 20-ыг хуваах нь нэгийг хуваах нь т гэдэг чинь 20-ыг үржих нь т гэсэн үг, тийм ээ. 50-ыг хуваах нь нэгийг хуваах нь 2 гэдэг чинь 50-ыг үржих нь 2 гэсэн үг. Тэгэхээр 100 тэнцүү 20 т гээд т тэнцүү 5 минут гэж орж байна. Тэгэхээр энэ 55-аас 45 хүртэл ойролцоогоор 5 минут хугацаа зарцуулна гэсэн үг. За дулаантай бодлогонуудаа ингээд орхи нэг за ганц хоёр цахилгаантай бодлого бодох юм. Цахилгаан цэнэгтэй. За нэг юм бодлого байна. Хоорондоо 1 см зайтай 2 цэнэг, хоёулаа яг ижлэхэн QQ гэсэн цэнэгүүд байна. 1 ньютон хүчээр түлхэлцэж байсан бол цэнэгийн хэмжээг ол гэсэн бодлого. Тэгэхээр энэ дээр бид нэр колоныхоо хуулийг бичих хэрэгтэй, тийм ээ. За колоны хууль хүч тэнцүү юу байдаг вэ? Нэг тогтмол тоо байдаг. За тэр тогтмол тоог нь болвол ойролцоогоор 9-ийг үржих нь 10-9 зэрэгт ньютоныг үржих нь метр квадрат, хуваах нь кулон квадрат гэж бичиж болно. Тогтмол тоо. Тэгээд цэнэгүүдийг үржүүр байдаг. Энд болохоор 2 цэнэг хоёулаа хоорондоо адилхан учраас Q-гийн квадрат болно. Тэгээд хуваах нь зайн квадрат байна. Хоорондох зайн 1 см гэж байна, тийм ээ. Тэгэхээр за энэ дээр R квадрат гэдэг чинь эхлээд ерөнхий томьёо. Тэгэхээр энэ маань өөрөө юутай тэнцэх хэвээр 1 ньютонтой тэнцэх хэвээр, тийм ээ. За тэгэхээр 1 ньютон тэнцүү 9-ийг үржих нь 10-9 зэрэгт ньютоныг үржих нь метр квадрат, хуваах нь кулон квадрат, үржих нь Q квадрат, хуваах нь R квадрат. За 1 см гэдгийг одоо метр шилжүүлэх хэрэгтэй. 10-ын хасах 2 тийм ээ. Тэгэхээр энэ 10-ын хасах 4 зэрэгт метр квадрат гэсэн юм гарч ирнэ. За метр квадрат нь энэтэй хураагдана. Энэ хоёр талын ньютон бас хураагдана. Тэгэхээр эцэст Q маань колоноор гарч ирнэ гэсэн үг. Эсвэл Q квадрат нь колон квадратаар гарч ирнэ. За Q квадратаа олох юм бол юу болж байна? 10-ын 4 зэрэгт чинь одоо энэ доор байсан 10-ын хасах 4 зэрэгт нөгөө талдаа гараад байна, тийм ээ. Тэгэхээр 10-ын хасах 4 хэвээрээ байна. Хуваах нь гээд энэ байх хэвээр 9-ийг үржих нь 10-9 зэрэгт кулон квадрат. Энэ хуваах нь кулон квадрат чинь нөгөө талдаа гарахаараа зүгээр кулон квадрат болчихно. За энэ ойролцоогоор юу болох вэ гэхээр энэ 9-ийг хэдүүлээ 10 гэж бодчихъя. Тэгэх юм бол юу болж байна? Энийг 10 гэвэл 9-ийг үржих нь 19 гэдэг чинь 10-ыг үржих нь 10-ын 10 гэсэн үг. Тэгэхээр хасах 4-тэйг нь нийлээд 10-ын хасах 14 зэрэгт кулон квадрат буюу Q маань өөрөө 10-ын хасах 7 зэрэгт кулон орчим байна гэсэн үг. Тэгэхээр энэ
яг энэ юг үзүүлж байна вэ гэхээр колон гэдэг нэгж маань бидний өдөр тутам тохиолдог цэнгийг хэмжихэд бол маш том нэгж гэдгийг үзүүлж байгаа. Одоо 1 см зайтай 2 цэник хоорондоо 1 ньютон хүчээр таталж байгаа чинь жирийн одоо амьдрал тохиолж болохоор тийм үйл юу байгаа зү тийм ээ. Тохиолдол байна. Тэгэхээр энэ үед цэнгийг нь олох юм бол яруу хасагдaltaа гэдэг чинь одоо 0.1 микроколон маягтай гэсэн үг тийм. Тэгэхээр ерөнхийдөө нэг микроколоноор л хэмжигдэн гэсэн жирийн бидний амьдрал тохиолдож байгаа цэнэгнүүд бол жишээлбэл одоо ноосон цамцаа тайлахад цэнэг гарч байгаа шүү дээ. Тэр цэнэг нь ерөнхийдөө нэг иймэрхүү хэмжээтэй байж гэдгийг харуулж байна. За дахиад нэг бодлого бодох уу. Хамгийн сүүлийн бодлого. За нэг юм бодлого. Таазнаас бас ингээ утсаар юм дүүжүүлсэн байна. За ингээ шууд таазнаас ингээд 2 утсаар яг хоорондоо адилхан урттай. Тэгээ үзүүр дээр нь ингээд бас адилхан цэнэгнүүд хийцэн. QQ гэсэн цэнэгнүүд байна. Тэгээд тэгсэн чинь мэдээж энэ 2 Q цэнэгнүүд хоорондоо таталцсан түлхэлцсэн тийм ээ. Түлхэлцээд энэ хооронд 2 альфа гэсэн өнцгтэй өнцөг үүсгэсэн. За утасны урт нь L, энэ цэнэгүүдийн масс нь болохоор m гэж байна. M масстай. Хоёулаа m масстай. Тэгэхээр масс өгөгдсөн, альфа өнцөг өгөгдсөн, L өгөгдсөн болвол цэнгийг нь олох бодлого байна. Тэгэхээр ерөнхийдөө иймэрхүү юугаар бол хэрвээ бид нэр цэнгийг нь олдог томьёо гаргаад авчих юм бол ингээд цэнгийг хэмжээд иж болно гэсэн үг байна шүү тийм ээ. Цэнгийг энэ 2 битийг цэнэглээл тэгэл энэ өнцгийг нарийн хэмждэг арга байх юм бол цэнгээ иймэрхүү маягаар олж болох нь. За одоо тэгэхээр хүчнүүдэд зурна гэсэн үг. За энэ шиг колоны хүч үйлчлэн. За колоны хүч нь болохоор за би энд ингээд чи нөгөө 19 зэрэг 9-ийг үржих нь 19 зэрэг гэсэн тогтвол шүү дээ. Тэрийг зөвхөн k гэж биччихье. K үржих нь q квадрат хуваах нь r квадрат. За r гэж юу юм бэ гэхээр энэ r гэдэг нь энэ хоорондын зай байна. Энэ тийм ээ. За тэгэхээр эндээс гурвалжингаас харах юм бол юу болж байна? R-ыг хуваах нь 2 нь болохоор яг энэ дундуур нь ингээд өндөр буулгачих юм бол тэгшинцэд гурвалжин болно. Нэг талдаа альфа өнцгтэй. Тэгэхээр R-ыг хуваах нь 2 болохоор L-ийг үржих нь юу вэ? Синус байна тийм ээ. Синус альфа. Тэгэхээр R нь ингэж олдно гэсэн үг. За тэнцүү R-ыг олох, яг R-ыг олох, өөрийг нь олох юм бол 2L синус альфа болно тийм ээ. Тэгэхээр K Q квадрат хуваах нь 4L квадрат синус квадрат альфа гэсэн юм болж байна. За одоо бид нар энэ F-ыг мэддэхгүй байгаа шүү дээ. Энэ F-ыг юутай холбох хэрэгтэй? mg-тэй холбох хэрэгтэй тийм ээ. За тэгэхээр доошогоо mg явж байгаа. Тэгээд энэ хоёр тэнцвэртэй байхын тулд яах ёстой вэ гэхээр энэ F mg хоёрын нийлбэр нь яг утасныхаа дагуу чиглэх ёстой тийм үү. Тэгэхээр ийм гурвалжин гараад ирж байна. Ийм тэгшинцэд гурвалжин гарч ирж байна. Нэг катет нь F нэг урт катет нь болохоор mg. Тэгээд энд альфа гэсэн үнцгтэй. Тийм ээ. Тэгэхээр чин эндээс юу гарч ийн? F тэнцүү mg тангенс альфа гэж гарч ирж байна, тийм ээ. Тэгэхээр эн чинь болвол дээдлийн F маань энтэй тэнцүү байх хэрэгтэй. mg тангенс альфа. Эндээс бид нар Q-гээ олно гэсэн үг. За Q квадратыг олвол за 4mgl синус квадрат альфа тангенс альфа хуваах нь k. За эндээс q-гээ олж болно. Язгуур аваад q тэнцүү 2 l квадрат гэдэг энийг хайцсан нь l квадрат байх хэрэгтэй тийм ээ. 2l синус альфа тэгээд язгуур доор mg тангенс альфа хуваах нь k гэдэг. За ийм гарч. За тэгээд эцэст нь би даалгавар болгоод нэг бодлого өгчээ. Би хариуг нь хэлэхгүй. Тэгэхээр
Ньютоны 3 дугаар хууль гэж байдаг тийм үү? Ньютоны 3 дугаар хуулиар ямарваа бит 2 бит байх юм бол тийм ээ. Нэг бит нөгөө биттэй нэг хүчээр үйлчилж байвал нөгөө бит нь болохоор тухайн битэд яг хэмжээгээр адилхан мөртлөө чиглэлээрээ эсрэг хүчээр үйлчилнэ гэж. Тэгэхээр энэ асуулт юу вэ гэхэлэр ингэж байгаа. Хэрвээ Ньютоны 3 дугаар хууль үнэн бол бид нар юу ч хөдлөж чадахгүй гэж. Яагаад гэвэл би одоо нэг юмыг хөдлөхгүй бол жишээлбэл би энэ дэлгэцийг хөдлөхгүй түлхлээ гэхэд энэ дэлгэц яг миний өмнөөс яг надтай адилхан хүчээр үйлчлээд тэгээд намайг зогсоочно. Тэгээд хөдлөхгүй. Тэгээд тэр хоёр хүч нийлээд 0 болчих болохоор энд ерөөсөө хүч үйлчлэхгүй. Тэгэхээр ямар ч юм хөдлөхгүй болж таарч байна гэсэн. Тэгэхээр мэдээж бид нар амьдралаас мэдэн тийм эмийг түлхэхэд өөрөө хөдөлдөг шүү дээ. Тэгэхээр энэ дээр алдаа нь юундаа байна вэ гэдгийг олох. Алдааг ол ийм бодлого. За энэгээр ийм даалгавар өгөөд тэгээд энэ семинар гэх юм уу та тийм ээ семинараа өндөрлөе. Та бүхэнд тэгээд ST ерөнхий шалгалтанд чинь амжилт хүсье.